сонин гэдэг нэртэй подкастын маань урилгыг хүлээж авсан Монголоо гэдэг энэ бизнес вумен гэдэг утгаар нь бид бас энэ удаад таныг өрсөн. Тэгээд танд урилга хүлээж авсанд юуны төрөнд баярлалаа. За маш их баярлалаа. Одоо энэ хаврын сонин сайхан танаа энэ Steam Mongolia Монголоогоор маань хэрхэн сонин сайхан ихтэй байна. За манай ерөнхийдөө яг компани бол гадаадын хөрөнгө оруулалттай ийм компани байгаа. Тэгээд захирлууд маань ерөнхийдөө малац хүмүүс байдаг. Тийм. Тэгээд ерөнхийдөө дэлхийн 6 орнд ерөнхийдөө энэ бүтээгдэхүүнийг гаргацсан байгаа. Тэгээд Монгол маань одоо яг манай Монгол орн болохоор 6 дахь орны. Тийм. Тайланд, Тайван, Сингапур, Малайз, Японд оруулчихсан. Тийм. Энэ бүтээгдэхүүнийг ерөнхийдөө яагаад Монголд анх оруулсан бэ гэхээр нүн яг манай Монголын нөхцөлд ийм эрсдэс уур амьсгалтай нөхцөл тохирсон бүтээгдэхүүн учраас ерөнхийдөө яг анх өөрөө хэрэглээд тэгээ ерөнхийдөө маш олон хүнд тестер хийж ерөн туршилт хийсний үндслэн дээр ерөнхийдөө энэ бүтээгдэхүүн Монголд бий болсон юм аа. Хөндлөн өнөөдөр бизнес хийгээд энэ рүү орсон юм биш шүү дээ тийм. Ингээд гоо сайхны салбарт өөр 15 жил ажилласан хүн гэдэг чинь энэ салбараа мэддэг хүн байх нэ. Өөрийнхөө талаар манай үзэгчдэд танилцуулж өгөөч. За намайг Сүхбаатарын Хүүхэн Монгол гэдэг. Тийм ерөнхийдөө Монголд ганцхан нэртэй. Тийм ингээл одоо ерөнхийдөө хүмүүс миний нэрийг сонсож байна. Ямар сонир нэртэй ингээл тэгээд байдаг. Тэгээд би болохоор өөрөө 15 жил гоо сайхан хийсэн. Таны ер нь ажил амьдрал бол дандаа л энэ гоо сайхан гэдэг зүйлтэй холбогдож явсан юм шүү дээ тий. Ер нь анхнаасаа та яг гоо сайханч болъё гэд болж ирсэн үү? Яг тэр 15 жил рүү очивол би ерөнхийдөө өөрөө яг гоо сайхныг ер нь дурлж хийсэн л дээ. Сургууль соёлд ерөнхийдөө одоо ээж аав маань тэр сургуульдаар энэ сургуульдаар гэл манай ээж аав эмээд нэр бүгд л нөгөө төмөр замын хүмүүс байсан. Төмөр зам дандаа ажилдаг. Тэгэл одоо ээж аваагаа дуурайгаа төмөр замдаа ажил энэ төр гэл тэгэхэд би ерөөсөө гоо сайхан луул зүтгээд идэг гэсэн тийм. Тэгэл яг гоо сайханд болсноос хойш ерөнхийдөө тасралтгүй ингээл гоо сайхны бүтээгдэхүүнтэй л холбогдож явсан. Бас судалсан уу? Тийм яг энэ зам руу орсон нь энэ бүтээгдэхүүнтэй холбогдсон нь яагаад энэ бүтээгдэхүүнийг илүү сонгосон бэхээр одоо гадуур нөгөө нэг амтнис, хүнис гэл ингээл янз бүрийн бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Тэгэхээр манай энэ бүтээгдэхүүн болохоор цагаан уул цэцгийн үүдлэс болон одоо зэрлэг хүн орох одоо үүдлэсний орц найрлагатай учраас нөгөө бусад бүтээгдэхүүнээс технологи орц найрлага нь илүү өндөр. Тэгээд дээрэс нь нөгөө нэг одоо би нэг бүтээгдэхүүн хэрэглээд надад таараагүй штэ гэх жишээний хүмүүс ярьдаг штэ. Тэгэхэд манай бүтээгдэхүүнийг бүр хайршилтай тэгээд насны хязгаар байхгүй ингээд ерөнхийдөө хүн болгонд тохирсноороо илүү давуу талтай байсан. Тэрүүгээр нь ерөнхийдөө сонгосон доо. Мөнхийн залуу насны бэлэгдлүүл цагаан уул цэцэг юм аа гэдэг. Тийм. Тэгэхээр яг энэ бүтээгдэхүүнийг яагаад заавал цагаан уул цэцгийг сонгож авсан гэдэг нь ер нь тэрнтэйгээ холбоотой гэсэн үг. Тэгээ үүдэл эс гэдэг одоо сүүлийн үед л энэ залуужуулах бүтээгдэхүүн гэдэг утгаараа нэг хэрчмтэй гарч ирж байгаа шүү. Гоо сайхны салбарт ялангуяа. Тэгэхээр цагаан уул гэдэг нь бусад одоо найрлагаас ямар онцлогтой болохлоороо тэгж их онцлогддог юм бол. Одоо цагаан уул цэцгийн үүдлээс одоо яг нь манай Монголд гэсэн цагаан уул цэцэг ургадаг штэ. Тэнгүүл нөгөө нэг энэ бүтээгдэхүүнд орсон манай бүтээгдэхүүнд орсон цагаан уул цэцэг маань болохоор нөгөө нэг альпин нуруунд ургадаг нөгөө өсгөн мөнхийн цагаан уул цэцэг гэдгээрээ илүү давуу талтай юм билээ. Тийм. Тэгээд нөгөө нэг одоо яг энэ бүтээгдэхүүний орц найрлага нь болохоор одоо нөгөө нэг бусад бүтээгдэхүүнд ороогүй яг цагаан уул цэцгийн нөгөө үүдлэсийг идэвхжүүлдэг хоёр орц найрлага орсон гэсэн үг. Тэр орц найрлага технологи нь болохоор одоо бусад нөгөө нэг үүдэлстэй бүтээгдэхүүнд ороогүй юм байл. Тийм. Зөвхөн Steam-ийн бүтээгдэхүүнд л орчихсон тийм. Тэр хоёр нь одоо ямар найрлага гэсэн үг вэ? Тэр одоо хоёр орц найрлага нь бол Plexom, Plassom гэдэг ингээд ийм хоёр орц найрлага байгаа. Тэр нь одоо яг гол нөгөө үүдэлсийн залууч идэвхжүүлэх юуг нь одоо өндөр тунтаа орцсон гэсэн үг байхгүй юу? Солонгост одоо Steam брэнд хэр их нэр хүндтэй брэнд вэ? За бид нар болохоор яг нөгөө нэг манай компани бас нөгөө нэг ажилчдаа ингээд гишүүдээ ингээд солонгос руу явуулдаг л да. Тийм эхнээсээ ерөнхийдөө байнга явдаг болсон хүмүүс ч байгаа. Тэгэхээр яг ингээд солонгост очихлоор ерөн хүн болгоно нилээ мэднэ. Ерөн айгүй тийм нөгөө нэг олонт танигдсан гэсэн үг. Японд бүр одоо
бүр офс нэгдээд бас ингээ борлуулалтаа их өндөр бидэг гэж боддог. Японд ч бол хөгжилтэй газар шүү дээ. Хэр варгийн гоо сайхан нэг ерөнхийдөө оруулах газар биш аахгүй. Тэгэхээр би бас ингээд энэ бүтээгдэхүүн манай Монголд орж ирсэнд бас яг ингээд манай захирлууд ч гэсэн ингээд бидэрт ийм гоё бүтээгдэхүүнийг бүр агуулгын хүртэл оруулж өгөөд ажлын байрны хүртэл ингээд бэлдэж өгөөд ингээд бас бүх юмараа дэмжиж байгаад нь маш их баярлагддаг юм. Тийм. Би тэгээд бас нэг зүйлийг одоо нэг сэтгүүлчийн зүгээс чинь тэгэл нөгөө танин мэдүүлэх өөрөө ч гэсэн бас ингээл хүмүүст өөрөөр дамжуулаад асууж тодруулах юм үүрэгтэй. Одоо ерөөхдөө нөгөө гүүрх юм уу дамжуулж л өгж байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл энэ дээр нөгөө Солонгос брэнд гэсэн хэрнээ яг Малайз захиралтай гэдэг. Малайзын хөрөнгө оруулалттай. Тий. Солонгосын одоо Cosmax гэдэг үйлдвэрт бүх бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлдэг. Тэгээд нөгөө олон улс руугаа гаргадаг гэсэн. Тий. Хөрөнгө оруулалт нь бол Малайз талтай байдаг гэсэн үг юм байна тийм ээ. Та яг үйлдвэр дээр нь очиж үзчихсэн үү? За би болохоор ингэсэн. Эхний 3 би нөгөө урд Солонгост ингээд нөгөө нэг залуу байхдаа нөгөө хараар ажиллаж байгаа нөгөө баригдаад ирчихгүй юу? Тэгээд ерөөсөө ингээд нөгөө нэг Солонгос руу ингээд манайхан яваад идэг. Би чинь нөгөө визэн төгөнд ерөөсөө гарахгүй. Яагаад тэгэхээр нөгөө хамаг мэдээлэл нь тэнд байдаг гэсэн юм шиг байгаа юм тий. Тэгээд сүүлийн үед нөгөө нэг яг нэг жил гарна тасралтгүй нөгөө нийгмийн даатгалд төлөгдөд ирсэн чинь миний виз гарсан. Тийм. Тэгээ би ямар ч хэлсэн өөрөө нөгөө нэг одоо би чинь сая оны өмнө л явлаа шүү дээ 12 сард. Тэг чин бүхэл бүтэн 4 жил манайхан л яваад идэг би ганцаархан үлдээл мэддэг гэсэн байхгүй юу? Тэгээ харин сая явж ирчээд би ямар ч байсан нөгөө офстойгоо танилцаад ирсэн. Тийм тэгээд манай одоо Солонгост байдаг бас солонгос хүмүүстэйгээ ч гэсэн танилцаад ирсэн. Ямар ч байсан бүр ихтгэл бүр 100% байсан. Дээрэс нь одоо 5 сарын 26-7-нд манайхан бас парагцаараа Солонгос явах юм. Тэрэн дээр яг үйлдвэрээ үзнэ гэж бодож байгаа тийм. Одоо бол таны виз тэгэл ямар ч асуудалгүй. Харин тийм гараад Хүстэй холбоотой асуудлыг яриад дараа нь арьс руу ороод тэгээд ингээд ярьцлага дуусгая гэсэн тийм төлөвлөгөөтэй ингээд тань зориулсан хитэ асуулттай ирсэн. За хүстэй холбоотой асуудал гэхэлэр зэрэг ганцхан эмэгтэй хүний асуудал биш болчихж байгаа. Тий. Бүх насных. Одоо ингээд залуу хэрнээ маш шинхүү үстэй хүүхдүүд хүртэл байна. Тэгээ миний тэр анхаарлыг татаад яг үнэн болов уу гэж асуумаар байгаа зүйл нь одоо ингээд цагаан болоод галзар зүгс байгаа шүү дээ. Тэрийг ингээд яг угнаас нь хар хөнгөтэй тэгээ ургуулна гэдэг байна. Энэ одоо яг үнэн үү тий. За одоо ингээд яг өсний бүтээгдэхүүн болохоор яг энэ 3 байхгүй юу? Одоо шампунь, тритмент, серум 3. За энэ 3 маань болохоор яг нөгөө нэг одоо халзарсан үс их уналттай тийм хүмүүст ингээ хэрэглэхээр 100% үсийг ургуулдаг юм. Одоо энийг бол би бүр 5 жил ингээд бүр надаас бүр байнгын авч хэрэглэдэг хүмүүс маань бүр батлагдсан байгаа. Тийм. Одоо ингээд яг бүр ингээ халзраад ингээ унтсан үс яг энийг зогсолтгүй өдөр одоо дулааны цагт бол өдөр бүр хэрэглэх тусам сайн. Хэрэглээд ирэхлээр ингээ нөгөө нэг унсан үснийх нь болцоог нээж өгдөг. Хуйхыг чангалаад татчихна. Дээрэс нь өсний уналтыг зогсооно. За тэгээ үсийг хөтгөрүүлээд ургуулад ирнэ. Тэгэнгүүтээ хэрвээ цагаан ус ихтэй байх юм бол цагаан усны ургалтыг нөгөө нэг хуйх чангалаад татагдаад ирэхээр энэ шампунь чинь бас үүдлээс орсон байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө нэг нүүрний арьсандаа үүдлээс хэрэглээд залуужж гин гэдэг шиг хуйхыг маань бас яг тэгж нөгөө гүнээс нь эмчилж өгч байгаа гэсэн. Одоо хаашил, хаагдал, тослогчлалт гэдэг ингээд бүх юмыг ингээд нэг дор эмчилж өгдөг. Цагаан усны ургалт бол бүр угнаасаа ингээд өнгөн шарлаад борлоод ингээ ургаа гараад ирдэг. Ийм үйлчлэгээтэй. Бас гайхамшигтэй тий. Цагаан ургаад байгаа ус тэгээд угнаасаа тэгж борлоод гараад ирнэ гэдэг чинь. Тэгээд ингээд одоо би ингээд нэг маш олон хүний нүүрэн дээр ингээд нэг үсэн дээр ингээд хийштэй. Нэг талд нь ингээд одоо ихлэ шампунь оргож байгаа шампунаа түрхээд өгдөг байхгүй юу? Тэнгүүд ингээд бүр нүүрний арьсыг хүртэл ингээд дээшээ өргөөд ингээд татчихдаг. Тэгэхээр тэр хүн маань мэдээж ингээд нөгөө өдөр бүр хэрэглэх тусам бас нүүрний арьс хүртэл дээшээ өргөгдөд татагдаад хоёрх маань бүрэн эмчилгээр ус маань эрүүл болно л гэсэн үг. Таны яриад байгаа тэр нөгөө болцоо гэдэг чинь сулрах юм бол ингэж орж ирнэ гэдэг чинь л юм шиг байна. Тэрийг тэгж ойлгож болох уу? Тэгж ойлгож болно. Тэгээд нөгөө нэг одоо нөгөө янз энэ шампуныг бас яагаад ингээд нөгөө нэг яг давуу талыг хэлдэг байгаа гэхээр нөгөө нэг солонгост ингээд нөгөө нэг юм одоо нэг нас урсан эмэгтэй хүний юунд одоо савыг нэгэд ингээд задлан хийж үтсэн байл л да. Тэгсэн чинь ерөөсөө л нөгөө бидний нөгөө нэг гой үнэртэй бие угаагч гой үнэртэй шампунь одоо ингээд гоё л юм нэг цэцгийн ингээд ургамлын үнэр
үнэрсэн юм шиг байна. А тэнгууд л энэ шампуныг гаргадаг учир нь нөгөө нэг хүний бие торгүй одоо мэдээж бид нар янз бүрийн химийн найрлагатай хэрэглэхээр нөгөө нэг махаар дамжаад цуснд ингээ ордог шиг хүний бие торгүйгээр тэгээд нөгөө эрүүл нөгөө нэг юуг нь бүрдүүлж хийж өгсөн гаргаж өгсөн юм бэл. Тэгээ бид нар чинь бас сургалтын дээр их яриноо ингээд бүгдөө одоо гэр бүлээрээ энэ шампуна хэрэгжилжээ, хүүхд хүртэл хэрэгжилж болно гэл. Тэгэл зарим нь манай нөхөр хэрэгэлсэн чинь цагаан ус нь багассан, нөгөө ус нь өтгөрөө дургацсан гэл ингээд гих жишээ нь ингээд нэг нэгэнтэй ингээд нөгөө нэг одоо өөрснийхөө болсон юмнуудаа ингээд процессүүдийг яриад ингээд бүтээгдэхүүнээ ерөн их хүмүүс сурчилдаг л. Тийм. Уудлистээ өсний серум гэдгийг онцолж ярьж болох уу? Энэ серум нь болохоор ерөнхийдөө одоо нөгөө нэг юм хөөс хэлбэрээр гардаг. Тийм. Тэгээ одоо нөгөө нэг хүний одоо бид нар чинь мэдээж ингээл толгой хөөрөх ч юм уу, тэгэл үс их унаад, тэгэл нөгөө нэг компьютер дээр их суудаг. Тэгэл нөгөө хуян хөөрөх их жишээ нь ингээл янз бүр юмнууд байдаг шүү дээ. Яг тэрэнд ингээд ерөнхийдөө бүрэн ингээд хэрэглэгддэг гэсэн үг. Одоо серумны гол үйлчилгээ нь шампунь тритмент хоёрын маань үйлчилгээг улам идэвхтэй хүчтэй болгож тийм тэгэнгүүтээ нөгөө нэг халзарсан үсийг бүр илүү хурдан өтгөрүүлж ургуулдгаараа давуу талтай. Энэ хоёроор хэрэглчээд дараа нь цацчих юм уу? Одоо шампунаараа одоо энгийн шампунь шиг бол шууд угаадгүй юм. За. Тийм. Тодорхой хэмжээгээр одоо үсэндээ түрхээд хөөсөртлөн массажлаад тодорхой хэмжээний минут байлгаж жагаад усаар зайлаад угаасны дараа хуйхаа чихтэй дэр нь серум төрхөн гэсэн үг. Серум болохоор нөгөө нэг хөөс хэлбэрээр гардаг болохоор тийм. Нөгөө нэг цацгуугаар яг ингээ хуйхандаа шингээж төрөх юм тийм массажлна гэсэн үг. Массажлж тийм. Ингэж хэрэглэнэ. За одоо би надад ч нөгөө мист шиг л ингээл цацардаг гэж ойлгосон. Гоо энэ ерөнхийдөө ийм хөөс хэлбэртэй юм байна тий. Тэгээд ийм ментолтой юм шиг. Тийм ээ. Тэгээ ингээд нөгөө яг одоо ерөнхийдөө зарим оройдоо ингээд нөгөө хүмүүс чинь ажиллаа тарж ирчэл нэг ядраад нэг энэ шампуныг бас өдөр болгон бас ингээд хэрэглэхгүй хүмүүс байна шүү дээ. Тэгэх юм бол ядаж ингээд нөгөө хуйхаа норгож жагаад хуйхандаа энэ өснийхаа сермик ингээд орой бүр таслахгүй түрхэх тусам илүү бүр үр дүнтэй гэсэн. Яг нөгөө тарих амарх уу ярь гэсэн. Одоо та яг тэтэн насны тим манад кейсүүдийн нэгдийг ярьж болох уу? Одоо жишээл бүр ингээ урд хэсгээс халцарчсан. Одоо тэг халцралтай ч бас хоёр янз. Нэг оройноос халцрахыг одоо эрдэмийн ч гэдэм үү. Тэгээ энэ халцрахыг бас ярьдаг. Одоо манай дээр нэг охин орж ирчихэл. Би одоо өсчөнд очиод имчилгээ хийлгээл бараг сая 500-аар би тариал гэсэн. Танаа шампуныг би нэлээд судлаа. Тэгээ ихч нэрээ юм уу л гэдэг. Нэрээ мэдээ чи зүгээр хэрэглээд үз. Хэрвээ хэрэглээд чи яг миний зааснаар хэрэглэх юм бол чиний өс чин урганаа. Ингээд аралт нь ингээд нэлээд халзарсан байгаа байхгүй бүр ингээд унтсан. Тэгээд хэрвээ яг миний зааснаар хэрэглээд явах юм бол за чи хэрэглэж байгаа сарын дараа хүрээ дэр гэдгсэн нөгөө охин маань бүр бүтэн бараг цайг гар надтай ярьсан. Нэрээ юм уу гэл. Тэгэл би чи өсөнд нь хийж өгөөл өсөнд нь түрхэж өгөөл. Тэгээд авч яваад нэг 7 хоноо л 10 хонжсэн чинь залгаж байна. Байна уу мэдв гэсэн чи өө байна гэж та ажил дээрээ байна уу гэд. Их ч надад ажил руугаа очиж байна. Яасан мэдв гэсэн би тантай уулзмаар байна гэд. Тэгээд ирж уулзаад за яасан мэдв үсч яаж яана гэсэн чи айгүй өөрх ингээд нэг сөрдөөцсөн юм шиг ингээд хуруунд нь мэдэгдээд нөгөө сөрдийгээд гарч ирж байгаа. Тий. Тэгээ миний үс ямар ч хэсэн ургаж яана гэж. Сайн нь бол сайн юм байна гэл тэглээ. За тэгээд яасан гэдгсэн чинь би ээж мэжтэй үзүүлэл гэсэн чинь нэрээ дажгүй юм байна гэдэг нь манай ээжийн ус бүр ингээ унхаа болцсон бас угаагаад байсан чинь гэх. Тэгээ одоо яах юм ийдөө гэсэн чинь би ерөөсөө танаа энэ шампунь дээр чи ажиллая гэд. Тэгээ одоо энэ бүтээгдэхүүнийг өөрөө борлуулдаг болсон, өөрөө бүр үнц хэрэглэгч болсон. Тэгээ тийм юм зөндөө. Тэгээ бас ингээ хүмүүсээс ингээд ерөнхийдөө авахад бас эрэгтэй хүмүүс чинь нөгөө нэг мэдээж ингээд нэг хуйхаа онцлуулаад тэгэл тестер хэрэгжилж үзэл бас авдаг байхгүй юу. Тэгээ за чи хуйхаа онцлуул за одоо яг энэ хуйхныхаа зургийг авчих байна. Одоо чиний үс сэрэг байна. Энэ хэсгээрээ халзралтай байна гэдэг ингээд зургийг өөрөө нөгөөдөл чи ингээд зураг аваад явж байгаа юм чинь. Тэгээ нэг хэрэгжилж байгаа л нэг сарын дараа ирдгээ. Тэгээд нөгөө хуйхаа дахиж онцлуулаад дахиад нөгөө зураг хараад үсээ яаж ургасныг хараад тэгээ ерөнхийдөө тэгэл байнга л хэрэгэлдэг байна. Яг нөгөө бодит юм болохоор нэг санаа зовоод байх юм байдгүй. Үнэхээр л ургаж байгаа болохоор тий. Тэр болцоог
чангална гэдэг нь ер нь одоо энэ стимигийн тэр үсний гол одоо зүйл нь үү? Ер нь шампун дээрээс тэр одоо ингэдэг байхгүй бид нар чинь нөгөө нэг хуйг сулраал нөгөө үсний уналт маань ихсээд идэг. Юу ч хэрэгэлсэн ус маань унаад байна гэд хүмүүс яриад идэг штэ. Хуйхаа чангалахгүй бол ус чинь унаал ин гэсэн. Хуйх чангараад ирэхлээр нөгөө нэг одоо бид нар ингээд нөгөө нэг компьютераар ингээд харахаар нөгөө нэг булцуунууд нь ингээд тослогдоод ингээд одоо нэг том нүх шиг болцсон байдаг байхгүй юу? А тийм бол тэр ус ерөөсөө л одоо унахад бэлэн болцсон байна гэсэн. А хэрвээ хуйхаа чангалаад ингээд хуйхаа бүрэн цэвэрлээд ирэхэд нөгөө булцуун маань чангараад ирэхээр үсний уналт маань зогсоод ирнэ гэсэн байхгүй юу? Байгаад тийм. Одоо нөгөө гадуур чинь уудлистэй шампунь бараг байдгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө нэг нүүрний одоо нөгөө нэг арьс залуужуулдаг уудлисэл энэ шампуньд орцсон байна гэсэн байхгүй тийм. Ромлын веган гэдгээрээ явдгаараа илүү даваа талтай. Веган гэдэг нь айгүй чухал тийм. Тэр гэр бүл одоо бол ингээд та сая ярианда дурдлаа шүү дээ. Хүүхд ч уугаач болно гэж. А би бол яг нэг анх ингээд харчаад зөвхөн одоо халцарч байгаа хүмүүс юм усан шингрээд байгаа усны асуудалтай хүмүүс л уугаач болох юм байна гингүүд эн чинь эмчилгээ нэгдэж журмаараа гэр бүлээр уугаач. Гэр бүлээр хэрглэж байна гэсэн үг тийм. Одоо чи нөгөө нэг хүүхд заавал том гэхгүй хүүхдүүд төрөл нөгөө нэг цагаус их байна. Дээрэс нь нөгөө хагталт их байна. За тэгээ усны уналт их байна. Тэгээ нөгөө нэг яг хүүхдүүд бол хөөхөн нэг бол энэ гоё гэж нэг өөрсөндөө тохирсон юм аваад хэрэглээд байгаа боловч яг нөгөө нэг тэр усны уналтын зогсоож чадахгүй байна, хагталтыг арилгаж чадахгүй байна, зарим бүр тослогдсон явж идэг гих жишээний. Тэгээ ерөнхийдөө энийг яг гэрийн нөхцөлд гэр бүлээрээ хэрэглэх юм бол илүү бүгд л ерөнхийдөө нөгөө нэг усны асуудалгүй болно л гэсэн. Гэр бүлд эмчилгээний шампунь сонгоё гэвэл үний ач холбогдол ийм байх нь тий. Тэр бүрхүүлт бүтэц гэж яриад байгаа. Тэрний тусламжтайгаар чийгшүүлэх мембраныг үүсгэнэ гэдэг байгаа байхгүй. Энэ нь ямар учиртай? Энэ болохоор одоо ингэдэг байхгүй. Одоо яг нөгөө нэг онцлогооны аппаратаар ингээ харахаар хүний одоо гэмтэлтэй үстэй хүнийх ингээ нөгөө одоо нэг өсөндөө нөгөө хувцас нэг ингээ сэмэрдэг штеп. Яг тэр шиг юм тэгж ерөнхийдөө гэмтэлтэй үснэд харагддаг байхгүй юу. Тэнгүүд л одоо яг энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд ирэхээр нөгөө бүтээгдэхүүн маань эмчилэгдээд ирэхээр нөгөө нэг үсний одоо энэ ширхэг ба штэ. Эн чинь ингээд нөгөө нэг бүрхүүл үүсэж ирдэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг одоо нөгөө тасраад унах юм уу эсвэл нөгөө янз бүрийн үсний нөгөө гэмтлүүд маань эмчилэгдэж ирж байна гэсэн үг. Одоо ингээд нөгөө нэг харахаар яг тийм байт. Нэг хувцас сэмэрсэн юм шиг энэ үс чи ингээд бидрийг ингээд харахад амар нарийн ширхтэй мөртлөө бид нар тэрийг нэрсээ мэддэггүй юм байлээ. Тэгээ нөгөө компьютер тархлаар ингээд нөгөө нэг яг хувцсны юм шиг ингээд нэг утсан тасрах байгаа юм шиг ингээд сүртэгэ юм. Ингийн үед энгийн одоо юм өндөр дээр бол ямар ч харах боломжтой тийм. Компьютерээр харж иж байна. Тэгээд тарин хилээд одоо нөгөө хүмүүсээ ингээд залгаад ярахаар боломжтой бол ирээд хуйхаа онцлуулад үсээ ингээд ямар байгааг нь мэдж хараад тэгээ бүтээгдэхүүнээ яаж хэрэглэх зааврыг аваад тестерлээ зөвзээд аваа гэдэг чинь тэр аахгүй. Энэ бүтээгдэхүүнүүд чинь бас нэг онцлог байгаа шүү дээ нөгөө харшилтай экзим гэж ярьдаг шүү дээ. Тийм экзим тийм тэгж ярьдаг хайрс дүүлдэж гэдэг юм уу. Тэрийг бас эмчилнэ гэдэг. Эмчилнэ тийм. Тараг шиг болсон байдаг шүү дээ. Тэгэл нөгөө нэг ингээ харгалаар тийм ингээ улаан мөртлөө дээгүүрөө нэг нөгөө хаг нэг ингээ дараагаа хатцсан. Одоо нийлхэн хүүхдийн зулаа шиг яг тийм болцсон байдаг байхгүй зарим хүний хойх. А яг тэрэн дээр хэрэглэхэд бүрэн эмчилэгддэг. Өнжөө дуугаа хүсийг эсвэл өдөр болго угаа гэдэг ингээд энэ нэр нь аль нь зарим болохоор 2-3 ч өнжиж жоод 2-3 өдөр өнжиж байгаа хүсийг угаах яагаад бол чигээ алддаг гэд. Тэгэхээр энэ үс арчилгааг яаж хийх ёстой? Зуны улиралтай болохоор өдөр бүр хэрэглэх тусам илүү сайн. Тийм. Тэгээд өвлийн улиралд одоо хүүтний нөхцөлд бол яг тухайн хүн өөрөө өнжөөд нэг угаано, 2 хоноод нэг угаано. Тэгэхдээ шампунь тритментийг тэгж хэрэглэж байгаа ч гэсэн энэ үсний серумыг орой бүр хэрэглэх нь бүр илүү даваа талтай. Тэг мэдээж нөгөө төрсний дараа айгүй их сундаг штэ. Бүх эмэгтэйчүүд байдаг асуудал. Тэгээд одоо ингээд өтгөн үстэй баймаар байгаа даа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө ганцхан миний биш бүх хүний хүсэл юм байна. Үсийг хөтгөрүүлэх арга. Үсийг хөтгөрүүлэх арга гэвэл одоо яг үнэхээр энэ бүтээгт одоо яг энэ үс шампуны тритмент серум 3 хэрэглэхэд за сарын дараанаас ерөнхийдөө хүн тухайн хүн өөрөө мэдээд ирэх байхаа. Тийм. Би болохоор өөрөө яг үнэхээр цав цагаан толгойтой байсан байхгүй юу? Тийм. Тэгэл одоо би чинь 50 гарчлаа штэ. Тийм. Цав цагаан толгойтой. Тэгэл янз бүрийн өнгөөр буддаг. Ерөөсөө үсэндээ л ингээл одоо ингээл юм төрөхгүй байхын аргагүй тэгэл үсээ ингээл янз бүрийн өнгө болгоно нөгөө цагаан үсээ дараад. Тэгээ сүүлдээ би яг энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж авах хугацаанд миний цагаан усны ерөнхийдөө нэг 70% нь
алга болсон. Тийм. Одоо нэг 30% нь үлдчихэд байна. Одоо нэг яг нэг 2 шанаа нэг жоохон сүрдийж гарч ирээд байгаа. Тийм. Тэгэхээр яг би одоо яг энэ бүтээгдэхүүнд бол өөрөө би 5 жил хэрэгжилсэн 5 жилийн хугацаанд би өчнөө хүн би ингээд энэ бүтээгдэхүүнээс сурчлаад ингээд хэрэгэлсэн хүн болгоом ам сайтай байдаг болохоор тийм ерөөсө бүтээгдэхүүндээ би эргэлздэг. Тийм. Хүн чинь нөгөө биологийн нас гэж байгаа шүү дээ. Ингээл нэг яг маргаал ус ингээл цагаан ус гараад манайхтай нэг эмч ярилцчихсан одны эмч хүн нөгөө 25 наснаас цагаан ус ургаж идэг гэдэг. Тэгээ тэрийг хүн мэддэггүй гинэ. Тэгээд нэг гинт 50 хүрэхэнгүүтээ би чи цагаан устай болчихлоо шүү дээ гэд сэтгэлээр ундагч гэдэг юм уу. Гэтэл аль 23 24-өөс ингээд цагаан ус ингээд уурж ургаж идэг гэдэг. Тэгэхээр тэр ингээ биологийн буюу одоо яг тэр нөгөө үндсэн биологийн нас одоо тэр нөгөө хөгшрөх явц явагдаад байна шүү дээ. Тэгээ эдсүүд одоо өгдөг гэх юм одоо юу гэж ярих юм те хар хэллэгээр тэгжээд тэрний эсрэг үйлчлээд байна гэхээр нэг тийм үлгэрийн бит надад яг үндэ сонсогдоод байна. Одоо бид нар тийм аастай хүмүүс ингээл янз бүрийн тариа мараа хийлгээл арьсаа татуулчихсаал ингээл амар ярддаг мөртлөө дахиад нэг жилийн дараа юм уу 2 жилийн дараа таарахад тэр хүн арьсаа арчлаад явж байгаа юм бол явж исэн хүн бүр гоё харагдаад идэг. А яг тухайн үед тийм хийлэгчэд арьсаа арчлаагүй хүнийг ингээ харахаар бүр урднахасаа дорлцсон байдаг үстэй. Яг тэр гих жишээний л ерөнхийдөө одоо мэдээж бид нэр ганц нүүр гихгүй дээр үед бол бид нэр одоо яг энэ шампуныг ерөнхийдөө би хэрэглэхээс өмнө би нүрэл янзлаад ингээл нүүрэндээ л юм түрхэл аль гайгүй юм түрхэл за энэ болох юм байна энэ болохгүй байна таарахгүй байна таарч ингээл ингээ явдаг байсан боловч энэ шампуныг би яг өөрөө хэрэглэснээс хойш маш олон хүнд хэрэглүүлснээс хойш ерөнхийдөө үр дүнгийн үдцсэн болохоор ингээ бүр нүүр бартам ингээд хэлээд байгаа чинь тэрхгүй цагаан усны ургалтыг бүр мэдээж наснаас нь шалтгаалаад тухайн хүн өөрөө яг зөв хэрэглээд ирэх юм бол цагаан усны ургалтыг зогсоогоод өнгө нь хувираа гаргаад ирдэг нь бүр батлагдсан нэгдүгээр. За хоёрдугаар бүр халдсарсан ус байтгаа бүр одоо бүр энэ тэмдээ ингээд нөгөө нэг одоо ингээд халзраад унтсан өснөх төрөл ингээд бүр уургацсан. За тэгээд дээрэс нь бүр ингээд тэр харшлыг хүртэл ингээд бүрэн идгээцсэн ингээд өсний асуудалгүй болсон хүмүүс зөндөө байгаа учраас тийм ана бүтээгдэхүүнд бол эргэлзэх зүйл байхгүй. Тэгэхээр гайхамшигтай санагдаад байна л да. Тэгэхээр одоо ер нь энэ биологийн нас буюу одоо энэ хүн хөгшрөх гэдэг юм чинь гой бүтээгдэхүүнүүд ч ер нь тэгэхэд шууд л зогсоогоол ингээл гой болгож байгаа шүү. Биологийн нас гэдэг бол тий тоо болж байгаа юм шүү. Технологи цаг үеэд байгаа. Одоо бүх юм хөгжөө. Тэгээд энэ бүтээгдэхүүн дээр чинь 7 хоногт өөрчлөлт эхлээд та мэдрээд их дараа нь 30 хоногт ялгааг нь хар гэдэг байна шүү дээ. Ерөн одоо зарим хүнд бол юу хэрэгэлсэн өдрөөс бараг үр дүн мэдэгддэг. Яагаад тэгэхээр нөгөө өсний уналтаас эхлээд шалтгаалдаг байхгүй юу? Мэдээж хамгийн түрүүнд угаана өсний уналт нь зогсож гин үү, хэдэн хувь буурсан байна гэх жишээгээр ингээд ерөнхийдөө яригадад ирдэг. Төрсний дараа та бол одоо өөр эмэгтэй хүн төрсний дараа бол яалчгүй сундаг шүү дээ. Ялангуяа нэг хоёр ойрхон төрхлөөр минийх бол бүр ингээл тугаараа л унаадсан. Яг тийм эмэгтэйчүүд зорж ирээд тэгээ бүр танд ингээд бүр талархаад ингээд явж исэн тийм одоо жишээнүүд байгаа юу? 2 ихэр хүүхд гаргасан хичээ. Тэгээд би одоо ингээд гэртээ баг жил гарan сууж ин миний өс хүмүүсээс та царай зүс авах юм байхгүй гэл. Тэгээ би за мэдүү чи хаягаа заагаад өчгөө. Их чинь гэрт чи очиод ингээд тестер хэрэглээд үзүүлье. Тэгээ нөгөөд чинь 3 хоногийн дараа залгаад ихчээ би танаас нөгөө бүтээгдэхүүнүүд авъя. Миний би нүрээ 2 өдөр ингээд харлаа. Миний царайны өнгө зөөрөлчлөө. Миний өс бүр гоё ингээ бүр гялтганаад ингээ байна. Одоо би өргөжлүүлээд хэрэглэмээр байна. Одоо тэр охин маань 2 жил гарan хэрэглэж байна. Хүүхдүүд нь одоо баг 3 4 хүрж байна. Тэгээд энэ шампуныг бол гэр бүлэрээ хэрэглэдэг. Яг энэ бүтээгдэхүүнээ яагаад бүр ингээ дурлаад хийдэг вэ гэхэлэр хүн болгоноос юм гоё дандаа баярлсан тэгэж гоё боллоо гэсэн ингээл байнгын үг сонсдог болохоор ч тэр юм уу тэгэл өөрийнхөө ч бас нэг амар хөвшинч гэж бодохгүй тэгэл өөстө гоё манай бүтээгдэхүүн гоё би угаасаа хэрэгэлсэн хүн болгоо ам сайтай байд ингээл хэрэгэлсэн хүн болгон гоё болдог гэл ингээл нөгөө хүмүүс маань гэсэн ихчээ тэрийг аавь миний дүү тэрийг аавь гэл ингээл байнгын бас захиалгаа ингээл өгч идэг болохоор тэгэхэд нэг юм эргэлзэх юм байхгүй би бүтээгдэхүүнд ер нь 100% баттай шүү. Тий. Олны танил хүмүүсээс одоо байнгын үргэлжлүүлэгчд аглуу
жүжигчнэр одоо тэрийг бол би бол реклам гэж хараагүй мэдээч өөрөө бол би өөрөө яг хэрэгжилж үзсэн учраас би бүр аргагүй бүр өөрийн хүсэлтээр ингээд энийг би бүр олон нийтэд хүрмээр ингээд хэлсэн байсан л да. Тэгэхээр яг ийм олонний танил хүмүүс ялангуяа энэ хүсний асуудалтай хүмүүс ирээд илт ингээд үр дүнгийг мэдэрсэн. Тэднийх бол ерөнхийдөө манай байнгын үйлчлүүлэгч. Гэр бүлээр. Тий, сарда баг энэ шампаны чимэр 2-3-ыг захиалж авдаг шүү дээ. Тий. Ерөн бүгдээр хэрэглэдэг юм л. Тэгэхээр тэр энэ болгон дээр л нэг үүдл хэс гэдэг юм л нөгөө залуужуулах бүтээгдэхүүн өөрөө яваад байгаа учраас ялангуяа та нөгөө түрүүн хэлсэн тэр цагаан уул цэцгийн 2-1 бүрдэл байгаа гэдэг тэр л нөлөөлөд байгаа. Тэр л нөлөөлөд. Ерөнхийдөө тэр технологи нь л одоо бусад бүтээгдэхүүнүүдэд ороогүй технологи гэсэн үг байхгүй юу? Одоо манайх ингээ үс ажиллагаанда үсээ буруу угаадаг. Нэг ийм том байны ачуур ингэж байдаг шүү дээ. Одоо ингээд мэдээж ингээд шүршүрт ороод үсээ угаахад мэдээж хүн айгүй эвтэйг угаа шүү дээ. Тийм. А доошо тонгоогоо угаах юм бол хамаг нүүр мөр ингээд доошо явахгүй л мэдээж тэр чинь үс нь ингээд харахад унахын арга байхгүй л гарч ирэх байхгүй юу. Тэгчээд нөгөө үс унаад байна гэдэг. А түүнээс бол яг ингээд өөрснөө зөв ингээд үсээ угаагаад сураад ерөнхийдөө яг зөв технологиор нь бүтээгдэхүүнийг хэрэглээд үсээ угаагаад ирэх юм бол тухайн хүн ч гэсэн өөрт нь бас арай нэг одоо янз бүр усны асуудал сэтгэлээр унах юм бас гарч ирэхгүй ахал гэж боддог шин. Энэ сайн гинэ. Тэгээ та монголоо гэдэг хүн хилэнгүүд нөгөө хүн шууд хэрэгэлдэг. Тэтэл нөгөө сэтгэл санаагийн дагд юм уу эхний 1 сар аягүй сайн байсан юм шиг хэрнээ 2 дахь сараас өөр болоод шүү дээ. Нүүрний арьсны одоо тэр тосон дээр энэ усны бүтээгдэхүүнүүд дээр тэр агтал тууштай хэрэгжилж үрдүн гардаг бүтээгдэхүүнүүд нь одоо ер нь эмчилгээний талдаа байх уу? Тухайн үед гоё байж байгаа дараа нь муухай одоо таалагдахгүй болчлоо гэх жишээ юм яриа гардаг штэ тийм. Тэнгүүд тухайн хүн яг нэг өөрийнх нь бас хэрэглэнээс болно л доо. Заримдаа ингээл нэг алдаг оног хэрэглэх ч юм уу те. Тэнгүүдээ хэрэглэж явах хугацаанд дахиад өөр юм холиод хэрэглэх жишээгээр тэгэх юм бол мэдээж тэр хүн аль бүтээгдэхүүний үр дүн нөгөөд байгааг мэдэхгүй байхгүй юу тийм. Тэгэхээр яг одоо ингээд нэг бүтээгдэхүүнийг хэрэглэх юм бол тууштай хэрэглээд үр дүнгээ хараасаа л гэж ер нь боддог шин. Ус арчилгаан дээр одоо тэр ус ундаг гэл те. За мэдээж тэр эрүүл мэндийн асуудлууд нөлөөлдөг л бас удам гэж нэг зүйл бас их нөлөөлөх үү. Ингээ харахад аав нь халзан тэгэл одоо дараа нь хүү нь халзан гэл тэгдэг. Тэрийг удам гэж яриад байгаа боловч одоо үе чинь өөр болчиход гэж тийм. Хүн заавал тэрийг ингээд нөгөө өөрийнхөө сэтгүүнд тэгж суулгаад тэгж бодохгүйгээр за одоо маань тийм үстэй байсан юм чинь одоо би бас тийм болохын тулд өөрийгөө арчлаад явах хэрэгтэй юм байна да гэдгийг бас бодох юм болов гэж бодсон. Одоо нөгөө арьс гэдэг асуудал руу нүүрний арьс. За би нэг 27-8 дэх хэрнээ 30 хүрээгүй тийм бүсгүүчүүд тогтууд тий хохид гэжлүүд дэлж 30 хүрээгүй. Тэгсэн хэрнээ ингээд цацраг хүршлээ маш их өссөн. Нөхцөлд маш их өсчихсэн ийм эмэгтэйчүүд байна. Залуухан хэрнээ. Агтал 50 гарцсан, 60 гарцсан хэрнээ толиотой тий. Одоо би таныг харахаар ингээд таны арьс ингээ аюу гоё нөхцөлтгөө ингээд дээшээгээ өргөгдсөн. Тэгээд ингээд цацраг хүршлээгөө харагдаад байна л да. Бүр нэг юм өнгөлөг цаанаасаа суурна. Тэгэхээр нэг эдгээр бүтээгдэхүүнүүдээ л одоо үр дүн гайхамшиг тань дээр илрээд байна уу гэж хэлэх гээд байна. Бүтээгдэхүүнүүдээ ингээд зарим охтууд маань ингээд авдаг штеп. Одоо дэлгүүрт ороод ингээд за энэ гоё юм байна, энэ гоё юм байна. Нэг төрхөж үзээд ингээд аваад идэг. Тэгэхээр нөгөө нэг тэр хүмүүс маань яг арьсандаа тохируулж авч чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө нэг яг өөрийнхөө арьсандаа тохирох юм зарим дэлгүүрт ороод энэ ямар үйлчлэгээтэй яадаг вэ гэхээр бараг дуурдаггүй шүү дээ. За дуурахгүй байна. За боли гэх жишээний тэнгуут нөгөө хүүхдүүд маань хөөрхөн амтд нөгөө өөрснийхөө ингээл нөгөө нэг сэтгхүүгээр л за энэ юм бэ. Энэ нэг ах юм бол надад тохирох юм байна гэд ингээд буруу хэрэглэнээс болоод ерөнхийдөө арьсаа жоохон ингээд нөгөө гамгүй болгочдөг гэж боддгийн. 60 одоо 50 60 70 ихтнэр яагаад ингээд арьсан айгу гоё байдаг вэ гэхэлэр тэр хүмүүс чинь нөгөө нэг одоо дээр үед одоо бидний үед чинь болохоор янз бүрийн юм хэрэгэлдэг байсан шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө нэг янз бүрийн юм хэрэгэлдэггүй байсан болохоор нөгөө нэг суур нь бас их гоё байдаг. Тэгээд яг тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглээд явахаар тэр хүмүүс бүр илүү ингээд гоё залуучаад ирдэг гэсэн. Солонгосын кинон олон хэд кинонуудыг гардаг тэр гоё нэг эгчнэр идэг шүү дээ. Эмэгтэйчүүд нэг гилтганаал нэг мимкэн бутсан хэрнээ нэг тийм гилтгансан өнгөлөг тийм арьстай байхыг л одоо маш хүсээд идэг боловч манай уур амьсгал бас ямар илээ тийм ээ. Тэгээд тэр уур амьсгал хамгийн гол нь стимагийн бүтээгдэхүүнүүд
татсан гэдэг байгаа нь бас айгүй онцлог байгаа шүү дээ. Тэгээ би тэр дундаа нэг надад миний анхаарал татсан одоо энэ юм шиг байна. Энэ бүтээгдэхүүн мөн нөгөө капсул крем гэдэг. Тэгээд нөгөө өдөр шөнийн тос гэж явж байгаа шүү дээ. Өдөр шөнийн тос капсул тос хэрнээ нүүрний өөхийг хайлуулна гэдэг байгаа байхгүй. Тэгээд зөв хэлбэрт оруулна гэдэг байгаа. Тийм вилайн хэлбэртэй. Өдөр шөнө зовхны тос нэгдсэн. Тийм. Тэгээд усан суурьтай. За тэгээд энэ үүдэл тосонд маань үүдлээс орсон гэдэг байгаа шүү дээ. Одоо нөгөө арьсанд хаана асуудал байна тэнд нь хурж үйлчилдэг. Ухаалаг гэсэн үг. Тийм. Одоо ийм нөгөө туранхай ийм шөвгөр нүртэй жижигхэн нүртэй хүүхнүүд идэг шүү дээ. Тэгэх юм бол тэр хүүхнүүд хэрэглэхээр нөгөө арьс маань одоо хаана асуудал байна тэнд нь нөгөө дүүргэж өгдөг. Тэгээд вилайн болгодог гэсэн үг. Одоо над шиг юм бондгор хацартай ингээд нүртэй хүүхнүүд байх юм бол одоо нөгөө нэг нүүрний хавангийг буулгаад нүрийг ингээд жижигхэн болгож өгдөг гэсэн ингээд вилайн хэлбэртэй. Чангалж өгнө. Тэгээд нөгөө нэг одоо нүдний уутанцаар тэгээд мэдээж ингээд нөгөө эрүүний онцлтууд байдаг шүү дээ. Тэгээд завхны онцлт эднэрийн ерөнхийдөө яг нэгэн чигэд татаж хэмжилж өгдөг гэсэн. 16 насаар залуужуулах гэдэг энэ капсул дээр яриад байгаа. Энэ нөгөө ампул дээр 16 насаар залуужуулдаг. Одоо 18 биш 16 гэдэг тоо байдаг нь. Ампул маань одоо бас нөгөө нэг яг гол одоо энэ гоо сайхны бүтээгдэхүүний нэг нь ахгүй юу? Одоо яг энэ багцсандаа гол бүтээгдэхүүн. Одоо нөгөө эмчилгээний гэдгээрээ бүр давуу талтай гэсэн үг. Энийг болохоор энэ амплыг болохоор бүх насныхаа хэрэгжилж болдог. Тэгээ эрэгтэй эмэгтэй гэхгүй. Энэ ампланд одоо гол юм нь болохоор хүмүүс ингээ хэрэглэхээр одоо насны хязгаар ахгүй одоо бүр арьсны асуудалтай, арьсны одоо янз бүрийн өрсөлдөлтэй, одоо өсвөр насны хүүхдүүдийн одоо нэг улаан ингээл гарцсан батгалжилт өгдөг шүү дээ. Тэрийг хүртэл ингээд эмчилж өгдөг. За энэ бүтээгдэхүүний яг давуу тал нь болохоор одоо арьсны 48% шингэж өгдөг. Тийм. Тэгээд бүр арьсны гүнээс нь ингээ бүр одоо нөгөө нэг тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхээр ингээл нэг нүүрний өнгөцөг аягүй гоё болоод идэг шүү дээ. Тэгэл нэг хэрэглэхээ болцохоор нэг буцаад нэг ингээл нэг сонин харагдаад тийм. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн болохоор хэрэглэх тусам арьсны гүнээс нь ингээд нөгөө нэг эсийн төвшөнд өвлжлээд залуучулж өгдөг. Тэгээ нөгөө нэг одоо янз бүр өөрсөлтэй нөхцөл нөсөд толготой тийм хүн байх юм бол ерөнхийдөө тэрийг бүгдийг одоо эмчлээд арилгаж өгнө гэсэн. Тэрвгээрээ бүр илүү давуу талтай. За тэгээд энэ үүдэл хэсэг бас нөгөө нэг хойхондоо хүртэл бас ингээд давхар хэрэглээд явдаг. Одоо цагаавс ихтэй хүмүүс байх юм бол хойхондоо ингээд шампуна хэрэглээд серумэд төрчээд ингээд ерөнхийдөө хойхондоо бас давхар хэрэглээд явдаг гэсэн. Бүр хамгийн гол бүтээгдэхүүн энэ яг энэ гурван бүтээгдэхүүнийг л ерөнхийдөө төлхөө хэрэглэдэг штэ. Ампул тос энэ эссенц гурыг. Тийм. Одоо энэ нүүрний тос нь ингээл нүүрний өөхийг халиулаад нүүрийг жижигхэн болгодог гэж яриад байгаа шүү дээ. Яг үнийг хэлэхэд ингээд хүн ингээ ярахаар нэг ингээд ямар сони ингэж хүн бодохоор яг өөрөө ингээ бүр түрхээд бүр тестерлээд ингээ үзэхээр нөгөө үр дүнгээ харцсан хүмүүс чинь өө ямар айтайхан нэрээ тийм биш дээ. За тэгвэл энэ тосоо авъя, энэ ампулаа авъя гэж хүмүүс маань ерөнхийдөө тэгээд явчихдаг. Тэгэд энэ ампул болохоор яг нөгөө нэг арьсны 48% үйлчлээд 10-аас 16 насаар залууждаг гэдэг чинь ерөнхийдөө яг л нөгөө хүний залуугийн унган төрхийг ингэж гаргаж өгд юм байл ингээл хэрэглэх тусам. Би ч бас энийг хэрэглээгүй анх хэрэглэж байгаа үедээ бас миний царай бас амар байсан бас. Тэг нөгөө нэг зураг мураг авахулахаар л ингээл нөгөө нэг хүн өөрийгөө юу мэддэг юм байна шүү дээ. Нэг тэгэл зураг харахаараа нэрээ тийм биш дээ гэл. Яг ийм миний нүр бас яг ийм айтайхан бас байгаагүй. Ийм байсан гэж боддог. Тий. Ийм байсан мэ тий. Дали тий. Одоо бас зарим одоо ботокс хийлгээд нүүрэнд нь ингээд одоо амжшгүй байдаг шүү дээ энэ ингээд тестер ингээд нүүрэнд нь хийж өгч жахад яг хорооны энэ өндгөнд ингээд мэдэгддэг байхгүй юу? Ботокс нөө. Тий ингээд энэ тэндээ одоо нэг булчиргаа шиг ингээд бандгар ингээд болцсон юм шиг. Тэгээд яг тийм одоо арьстай хүүхнүүд бас нэлийн ирдэг л дээ. Тэгэнгүүт тэр хүүхнүүд маань ингээд манай яг бүтээгдэхүүнийг хэрэглээд нэг сарын дараа гэхэд тэр бондгорууд нь ингээд шимэгдэд алгуулсан. Тэгэд арьс нь бүр айгүй гоё юм. Цаанаасаа нэг юм гэрэлтэй ингээд нэг юм өөрийнх нь төрх нь гараад ирсэн. Тийм болж байна. Тэгэхээр энэ бас нөгөө нэг арьсан доторх бас янз бүрийн үргэлжлэл энэ тэр ямиг бас шимэгдүүлдэг юм шиг байна.
Одоо нэг ботокс чинь нэг хүмүүс 3-4 сарын дараа юм уу? Одоо 6 сарын дараа ч юм уу заавал ахаад хэлэх юм билээ шүү дээ. Тэр шиг энэ ингээ байнгын нэг хэрэглээ болчихгүй юу? Одоо энийгээ л цацаад тахгүй бол унжих нөгөө л юм өгүүлээд байдаг нэг юм тим болох уу? Энэ Тийм болохгүй. Одоо энэ нэг талд нь ингээл цацсан шүү дээ. Цацаал одоо ингээ харахад ерөөсөө шууд арьс дэше өргөгдөж. ингээл өргөдөж юм уу? Одоо чинийх бас яг ингэсэн байгаа байхгүй. Ингээд нүүрний хаан буугаад дэшиг ингээ өргөгдчихдэг гэсэн. Одоо энэ талд нь ингээ цацсан. Тэгэхээр ингээд яг тэгшрээд байна. Энэ болохоор нөгөө нэг давуу тал нь болохоор одоо нөгөө дээр үед нөгөө шанал тарилга гэж байдаг гэсэн шүү дээ. Тэр шанал тарилгын орсон найрлагаар ерөнхийдөө арьсыг гэмтээхгүйгээр арьсны гадна талаас нь ерөнхийдөө хүний арьсыг одоо нөгөө балансыг тэнцвэржүүлээд залуужуулах бас тийм үйлчлэгээтэй ингээд бас өөдлөөсөө орсон найрлагатайгаар гаргасан. Тэгээд заавал тэр оройн цагаар гэдэг нь ямар учиртай? Одоо энэ нөгөө нэг дээрээ тосон гелийн юу нь болохоор одоо яг манай Монголын нөхцөлд өдрийн цагаар бид нар ингээд тосон сортой юм цацаж хэрглэж болохгүй байхгүй. Уур амьсгал. Тий, уур амьсгал та. Ялангуяа хавар цагт тий. Одоо яг үдээд ингээд хавар зун намарч яг тийм бидэг шүү дээ. Тий. Оройн цагаар болохоор энэ яагаад ингээд сэгсэрч ингээд цацаж байгаа гэхээр нөгөө нэг доторх одоо энэ тос гэл маань холдоод эргээд нүүрэндээ ингээд цацаад унтахлаар нөгөө нэг сих нөсөө толгой маань маш сайн ингээд нөгөө нэг шимтэж арилж өгдөг гэсэн. Нөгөө одоо энэ хурц наранд энэ хойр аваар амьсгалд бол мэдээж арьс ямар болох вэ тийм ээ. Тийм болохоор өгж байгаа хүн болгондоо бүр байнгын хилнэ. За өдөр өглөө гарахтаа сэгсэрхгүй цацаарай. Орой унтахтаа зүгээр ингээд сэгсэрж хагаад бүр хид цацаж олно гэж инээлдээд ингээд хүмүүстэйгээ ярьдаг шүү дээ тийм. Тэгэл нөгөө мөнхийн гоо үзэсгэлэн гэдэг шиг л одоо мөнхийн цаг үед л хүн бүрл нэг юм толгоор өршлээгүй тий. Тэгээд нэг юм л арьстай байхыг л бүх цаг үед л хүсэж исэн юм байна. Тэгээд одоо яг үүнийг нэг биелүүлэх юм бол энэ ботокс болоод тах шиг байна л да. Филлер гэдэг юм эднэр бол яг нөгөө тарилга гэдэг утгаараа за бүтээгдэхүүнүүдээ сайн сонгож чадах юм бол нөхцөлтийг багасгаж болдог. Нөхцөлт бол ерөөсөө гол сулрал өмчлөлтийн гол одоо их усүр юм а гэж тайлбарлалт юм билээ. Үүнтэй та санал нийлэх үү? Буруу цэвэрлэгаанээс олж нөхцөлт их үүсдэг гэсэн. Зарим нь болохоор яг энэ хоёр яг энэ талаасаа ингээд нөхцөлт үүсээд эрүүлүүгээ нүүдэг. Зарим нь болохоор одоо хамар хэсгээр яаж хаад хоёр тал руугаа. Зарим нь бүр ингээд бүр нүгээ тухруугаа хүртэл ингээд орцсон байдаг. Тийм болохоор ерөнхийдөө баг дээр нь ингээд мэдээж хүний арьс тодорхой хэмжээгээр сулрна, тодорхой хэмжээгээр мэдээж цаанаасаа нөгөө нэг чигээ нэхэн тэг тосом ингээд зөв бүтээгдэхүүнээ авч хэрэглээд зөв сонголтоо хийгээд арьсаа эртгэн ингээд ерөнхийдөө баг дээр нь ингээд хамгаалаад имжлээд ерөнхийдөө эрүүл залуу төрхтөө ингээд хадгалж үлдээсэй л гэж юм бодож байна. За энэ аамланд маань болохоор яг тэр нөгөө 10 төрлийн одоо юу орсон гэдэг нь болохоор пептид 13 хүн ороход жимсний ох тэгээд пептид гэх мэтчлийн ерөнхийдөө юм одоо яг нөгөө арьсанд тохирох тийм бүтээгдэхүүн урамлууд орсон байгаа гэсэн. Тийм. Одоо нэг урамлын харшилтай веган гэх юм уу тийм бүтээгдэхүүн хэрэглэж болдгоо бас хүмүүс иддэг шүү дээ. Харшаад идэг. Тэгэхээр энэ төрлийн бүтээгдэхүүн дөрс тийм зүйл байхгүй. Байхгүй. За тэгээд үс арьсны маш чухал юм бүтээгдэхүүнүүд байна. За тэгчээд үүн дээрээ нөгөө нэг би таныг одоо гоо сайхны салбарт энэ чинь бас нэг талаасаа бизнес. Яг ийм сайхан бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглээд бас бизнес болгож тийм хүсэлтэй эмэгтэйчүүд байж болно шүү дээ. Өөрийн орлогоо нэмэгдүүлэнгээ өөрийгөө гоё болгонгоо орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй. Манайх ерөнхийдөө одоохондоо яг л хот төв дотроо л ерөнхийдөө борлуулалт явагдаад байна. 9 дүүрэгтэй юу? Тийм. Ерөн одоо яг гэрэт борлуулагч нар ингээд ерөн хөдөө орон нутгуудаар мань ингээд бий болоод ирэхэд бол тийм бид нар одоо нөгөө нэг солонгос руу захиал каргогоо хүлээгээд ингээд удаад байна гэж хоног алдахгүйгээр агуулга нь одоо яг ингээд одоо төв офс дээр байдаг учраас захиалга хийгээл авахд ерөнхийдөө нөгөө унаа тэргэнд одоо хөдөө орон нутгаар тээвэрт нөгөөд явуулчихна гэсэн үг байхгүй юу? Тийм. Ер нь ингээд харж байхад нөгөө манайх чинь түр нөгөө сонин гэд нэртэй гэдэгчсэн шүү дээ. Яг энэ гоо сайхны салбартаа ялангуяа энэ чиглэлд одоо энэ салбарт бизнес хийхэд жоохон тийм тулгамддаг асуудлууд байдгүй. Ялангуяа одоо сонин гэдэг чимээр юм зүйлс юу байдаг вэ? Тулгамддаг асуудал бол нөгөө нэг бид нар чинь анх ажил эхэлж байгаа хүмүүс чинь нөгөө мэдээж нөгөө ажлын байрны түрээс тийм. Одоо энэ тэнд ингээл бүгдөө л ингээл нэг хэсэг хэсгээрээ хуваагаал ингээл түрээс одоо нэг офс түрээслэл ингээл ажиллана шүү дээ мэдээж. Тэгэл түрээсний ерөнхийдөө тиймэрхүү асуудлууд айгуу тийм
хэцүү байсан. Тэг. Нэг мэдхэд л сар нь болчдөг шүү дээ. Ерөөсөө нэг эргэж харж идэл бараг сар дуусчдаг. Тэгэл нөгөө хүмүүс маань түрээсээ нэхэн сүулдэж түрээс минь одоо 2 сая түрээсэлдэг байсан бол 3 сая болох жишээний ингээл нөгөө түрээслэгч нар чинь нөгөө үнэ нэмээд идэг. Тэгсэн мөртлөө нөгөө нэг биднэрт нөөтийн баримтыг гаргаж өгөхгүй. Тэгээ ерөн тиймэрхүү тал дээр л айгу одоо энэ тэнд одоо бид нар ингээл ерөн ажиллаж байгаа юм тийм хүндрэлтэй юмнууд их байдаг гэсэн. Тэгэхээр ингээд биднэрт Монголд биднэрт ингээд ажлын байрыг бэлдээд өгчгөө. Тэгээд биднэрт ингээд Монголын хуулинд захирагдаад ингээд бүх юм аль бие усных байвал гоё байд юм аа. Тэгээ ингээд нийгмийн даатгал төлөгдөөд ингээд явах юм бол хүн ерөн нийгмийн даатгалыг төлөөд ирэхэд бүх хүмүүс ерөнхийдөө ажиллаж байгаа хүмүүст айгүй их нөгөө боломжууд гарч ирж байгаа байхгүй. Гих жишээгээр ингээд айгүй их тийм санал тавьдаг гэж байгаа ерөнхийдөө бий болсон. Одоо нөгөө нэг түрээсний хооронд гихгүй тэгж нэг санаа зоох юм байхгүй бас ингээд бэлэн юм дээр ажиллахаар бас их амар байдаг. Солонгосчууд одоо нүүр арьс арчилгаанд маш их анхаардаг ус. Гэтэл манай Монгол одоо эмэгтэйчүүдийн хувьд замаар одоо ялангуяа сүүлийн үед бол эрчүүд маань маш их гоо сайхандаа анхаарч болсон байна шүү дээ. Тэгэхээр үүн дээр нөгөө тэнгэр газар шиг ялгаанууд харагддаггүй танд энэ олон жил ингэж юм гоо сан салбарт байхлаар Октод маань болохоор яг нөгөө өөрсөндөө бас тохирох юм авч чадахгүй байгаад нь бас жоохон ингээл эн тэнд явж байхаар арьсыг харахаар бас жоохон эмзэгэлдэг. Тийм. Урд одоо би хятадд яг ингээл нөгөө нэг гоо сайхны бас юм үзэсгэлэн худалдаагаар их явдаг гэсэн байхгүй юу? Тийм. Тэгээ явж байхад бол хятад хүмүүс болохоор яг нөгөө өөрийн үндэснийхээ бүтээгдэхүүнүүдээс илүү ерөнхийдөө юм чанартай яг юм солонгос гоо сайхныг айгуу тийм нөгөө ингээ хайдаг. Тэгээд айгуу тийм нөгөө тийм бүтээгдэхүүнийг ингээ нэг аваад хэрэглэчихээр ингээ бүр одоо бүр байнга ингээд бүр тэрийг л аваад хэрэглээд идэг. Тийм байдаг юм. Одоо эдгээр бүтээгдэхүүнүүдээс мэн цаашид best бүтээгдэхүүнд нэмэгдэх үү? Одоо яг манайх ерөнхийдөө урдны 2 жил гарсан байсан бүтээгдэхүүнүүд маш шинжлэхтэд эдгээр гарч ирсэн байхгүй юу? Улам л бүр ингээд бүр илүү гоё болоод технологи нэмэгдээл өөрчлөгдөл тий. Одоо 5 сарын сүүлээр одоо энэ бүтээгдэхүүнүүд маань дахиад бүр best болоод бүр илүү бүр гоё савлгаад шинжлэхтэй орсны арилга нь бүр илүү өрнөдөр тунтай болоод ингээд гарч ирж байгаа. Аливаа бүтээгдэхүүний нөгөө охин эссенц нэдэг гэдэм билээ. Тэр бас үнэн үү? Ер нь тэгж тодорхойлогддог юм билээ. Тэгээд та энэ эссенцийн одоо хамаг гоё хамгийн үр дүнтэй үйлдвэрлэлийг яриад байгаа би. Дотроо юм гелийн хэлбэртэй. За. Тийм. Тэгээд одоо ямар ч бас насныхан хэрэгжилж болно. Тэгтээ тэр дундаасаа нүхчилт нөсөө толботой хүмүүс арьс суларсан хүмүүс хэрэглэх юм бол бүр илүү өндөр үр дүнтэй. Орой унтахтаа нүүрэндээ ерөнхийдөө ингээд эхлээд нэг түрхэхээр ингээд нэг санаа ингээд нэг гээл түрхсэн юм шиг хатчихдаг юм. Тэгээ ингээд дахиад ингээд хоёр дахь түрхэн. Хоёр дахь түрхээд ирэхээр ингээд яг нэг маск тавьсан юм шиг ингээд мэдрэмж төрнө. Ингээд арьс татаж матж байгаа нь бүр өөрт мэдэгддэг юм. Тэгээд ерөөсөө дээрэс нь ампла багц ширхийн түрхэд унтчихна гэсэн үг. Өглөө босоод ирэхэд ерөнхийдөө нүүрний хаан буугаад арьс чангараад татагдсан. Арьс ингээд бүр цайгаад ингээ өнгөн хүртэл ингээ бүр гэгээлэг болоод нэг гоё нэг амарцсан хүмүүс байдаг штеп. Яг тийм царайтай болж ерөнхийдөө өглөө босдог юм. Тэгээ нүүрээ угаахад ерөөсөө арьс гулгаад ин гэсэн. Бүүн ингээ заримдаа нэг маск тавьсны дараа ингээл нэг нүүрээ ингээл яхахлаар нэг гоё чийг өгöd идэг шин. Арьс нэг л гоё чигтэй. Тэгэхэд яг нэг өглөө босоод ирээл яг нүүрээ угаахад ингээ арьс айгуу гоё гулгоно. Дээрээс нь ингээ арьс гоё айгуу гоё амарцсан нүд ингээ нүдний уутанцэр хүртэл арилдаг байгаа. Тийм. За хоёулынгийн ерөөхдөө ярьцлагаа өндөрлөх тийш хаанд би бас асуугаагүй зүйлс байж магадгүй би тэрийг нэг ярьчий гэж хэлж та болно шүү. За тэгээд Солонгостой харьцуулахад л Монголын энэ гоо сайхны салбар бол яг өөрсдөө нөгөө бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр бол хөгжөөгүй яг тийм үлдчихэж очиагүй байгаа шүү дээ. Гэхдээ тэр нөгөө хамгийн сайн бест гэсэн бүтээгдэхүүнүүд л манай Монголд орж ирж байна те. Түүнийг хамгийн гол нь зөв олж нөгөө таны хэлдгээр нөгөө өөрийнхөө арьсан тохирсон бүтээгдэхүүнээ сонгох нь л хамгийн чухал. Хамгийн чухал. Ямар нэгэн бүтээгдэхүүн худалдаа авахдаа ч юм уу сонголт хийхдээ сайн судалж тийм ээ. Одоо нэг хасандаа одоо манай бүтээгдэхүүн шиг бүр нүүрээ онцлуулаад, хойхоо онцлуулаад, бүр ингээд тэр онцлж байгаа хугацаанд бүр зураг хөргөө аваад тестер хэрэгжилж үзээд тэгээ бүтээгдэхүүнээ яг аль нь тохирхоо ингээд сонголтоо хийлгээд ингээд аваад үр дүнгээ үзээд явах юм бол ерөнхийдөө арай илүү даваа талтай юм болов уу гэж бодсон.
Үссний бүтээгдэхүүн, арсны бүтээгдэхүүн гэдэг ингээд цогц зэм бүтээгдэхүүнүүд байгаа. Та хоёулаа яг ярьцгаа хоёулаа базаад төгсгөлд нь одоо хүмүүст та юу гэж хэлмээр байна? Одоо яг бидний ярьцгааг үзэж байгаа хүмүүстээ тий. За STEM Mongolia Монголоо гэд одоо миний пэйж хуудас байгаа. Тийм. Хэрвээ та бүхэн маань яг одоо энэ манай энэ бүтээгдэхүүнийг сонирхоод, сонгоход одоо хэрэглэхийг хүсвэл тийм. Одоо миний чат руу ч юм уу тийм ээ, миний дугаар руу холбогдоод яг ингээ бүр боддоор одоо онцлогоогоо хийлгээд яг ингээ тохирох бүтээгдэхүүнүүдээ ингээ зөв сонголтоо хийгээд аваасаа л гэж бодож байна. Тийм. Эмчилгээнийх гэдэгтээ гэж байгаа мөртлөө бас нөгөө нэг усан суйртай гэдгээрээ илүү тав. Тийм. Одоо яг ингээл халуун чин тос түрхэл яваад байгаа юм тэгэл харлаа л ингэсэн. Сэфэн цаанаасаа татагдал гараад ирээд байна гэсэн үг байхгүй. Усан суйртай бүтээгдэхүүн хэрэглээд байх тусам арьс цаанаасаа чийг нөгөөд байна. Тийм. Тэгээд одоо чигийн сайн өөх тусам мэдээж арьс гүлийгөөл толигоол тэгэл залуужаал юм. Хэрвээ одоо муу бүтээгдэхүүн оруулж ирлээ гэж бодоход мэдээж энэ одоо манайх бол 5 жил болохгүй шүү дээ тий. Одоо бүтээгдэхүүн чанартай тулдаал ерөнхийдөө ингээд ерөнхийдөө олон жил болж байна тий. Одоо цааштай тэгэл бүр илүү л гоё боллоо гарах. За тэгээд цааштай гэдэг одоо ярихын тулд бүх хүнд зорилт байдаг. Монголчууд маань бас маш томоохон зорилтууд бас байгаа бах. Ер нь STEM Mongolia-тай холбоод энэ 2026 за цаашлаад зорилтуудаасаа бидэнтэй хуваалцаад хоёул ярилцлага өндөрлөж болох уу тий. Яг өөрийн зорилго бол гоо сайхнараа ерөнхийдөө дагнаал явах нь мэдээж тий. Тэгэнгүүтээ одоо маш олон арьсны асуудалтай, усны асуудалтай тийм хүмүүсийг ерөнхийдөө бас өөрийнхөө зохих хэмжээгээр тийм бас тэр хэцүү байдлаас нь бас ингээд гаргаад явахыг хичээ. Монголд бүр ингээд аль бие усны ингээд офс нь бэлэн, агуулга нь бэлэн тийм. Тэгээ манай захирал өөрөө сартаа ч юм уу 2 сартаа нэг ирээд ингээд ажилчтайгаа уулзаа, сургалтаа хийгээд явдаг байгаа. Тийм. Тэгэхээр бас та бүхэн ч гэсэн өөрснөө одоо манай бүтээгдэхүүнийг сонирхоод авч хэрэглэхээр бол холбогдоорой. Дээрээс нь хамтарч ажиллахаар бол бас холбогдоорой л гэж хэлье да. За баярлалаа. Тэг хүн болгон биологийн наснаас үл хамаарч нас насандаа гоё байхыг хүсдэг юм бэл энэ бол одоо хүний бүр тийм төрмөл хүсэл гэх юм уу? Тийм хизээж би гондоо, хизээж би юм байхыг хүсэхгүй гэж гоё байхыг хүсэхгүй гэдэг хүн байхгүй. Тэгэхээр энэ бүх хүний гоё байлахад, өсөн гоё байхад, арьсан гоё байхад тий нас насныханд ингэ тусалж байгаа энэ хөв гоё бүтээгдэхүүнээрээ тэр одоо ажилт нь, тэр бизнест нь, тэр зорилго мөрөөдөлт нь гэгэн бүхний хүсье тий. Тэгээд бас бид нэр дамжуулан олон хүмүүсээс энэ мэдээллийг аваад маш сайхан хэрэглээ, тууштай бас хэрэглэх байх гэдэгт итгэлтэй байна. Ингээд таны ажилд амжилт хүсье. Хамт олонд нас. Баярлалаа.